За, цүмори. цүмори буюу энэ гурван цүмори гэдэг төрнийг үзэх нэ. За, за энэ маань болохоор ямар хуу утгаар орж байгаа юм бэ? Шууд веб үнийг харах юм бол а Кутоши де 70 歳ですか気持ちはまだ若いつもりですгэж байна. Буюу今年で70歳ですかбуюу энэ жил 70 настай ач гэсэн кимочи ва сэтгэл маань тий сэтгэл зүрх маань сэтгэл маань мада вакай цуморедис буюу одоо залуу хിവэр гэж боддгоо. Буюу за энийг энэчнээс ингээ харах юм бол гисэн бодолтой байх, гисэн ойлголттой байх гэсэн утгаараа орчуулдаг гэсэн үг. Японоор хэлэх юм бол то омотета кедо нани нани то омотета кедо буюу одоо тэгж бодож исэн бодож байсан ч жисай ба суудява накатта буюу яг одоо үнийг хэрэгтэй бол тийм байгаагүй үйлдэлийг хийсэн гэж өөрийгөө ботсон ч үнэндээ хийгдээгүй тохиолдолд хийх хэрэг нэ гэж. Ямар нэгэн үйлдэлийг одоо тэ өөрийгөө хийсэн гэж одоо ботсон ч гэсэн үнэндээ бол хийгдээгүй байх үед. Жишээ нь сайфу о покетоны ирета цумори даттага хайте имасен дэшта гэж штэ тий. Тэгэхээр сайфу о покетоны ирета цумори датта буюу төрөвчээ халаасандаа хийсэн гэж ботсон боловч хайте имасен дэшта буюу хийгдээгүй байсан гэж орж ирнэ гэсэн үг. Тэгэхээр эн чинь байж тээ тий. Ямар нэг үйлдэлийг өөрөө хийсэн гэж ботсон чинь яг үндэ хийгдээгүй байх үед. Тэгэхээр одоо яг үндэ төрөвчээ покетондоо хийцэн халаасандаа хийцэн гэж ботсон байсан чинь яг үндэ байхгүй байсан. Тэгэх үед энэ дүрмийг ашиглах нь байна. За эсвэл өөрөө ихтгэл үнэмшилт бодлыг илэрхийлэхэд ашиглана тий. Вакай цуморедис буюу би одоо 70 настай ч гэсэн кимочива мата вакай цуморедис буюу одоо миний сэтгэл зүрх бол залуу хിവэр мада гэдэг нь хിവэр гэсэн үг тий. Залуу хിവэр гэж боддог. Миний өөрийн ихтгэл үнэмшилт бол тий. Цаашаа явъя. Даэто гамбатте иру цумори desu ka? Наканака ясераремасен. Даэто о гамбатте иру цумори desu ka буюу уул нь хоолой дэглэн барих гэж хичээж байгаач наканака ясераремасен буюу юу н огт орохгүй байна гэсэн. Огт орохгүй байна гэсэн. Маань уул нь бол өөрийн гамбатте иру буюу уул нь бол би хичээж байгаа тий. Гэхдээ үр дүн нь бол үндэ бол одоо үр дүн нь өөрийнх нь хүссэн шиг байхгүй байх үед хэрэгжилж штэ тий. За дараагийн нахны гүмэн гүмэн гэсэн чинь бэн гүмэн даке сүрэта аяматта цумори буюу одоо уучлаарай гэсэн чинь бэн зүгээр л уучлаарай гэдэл болоо юу. Тэгээд уучлалгүй чахлаа гэж бодоод байна уу тий. Гэсэн юм утгаар бас орж ирэх нэ. За энд Японоор бас тайлбарласан гэх юм бол нани то умотте ita kedo jissai wa sou de wa nakatta буюу одоо нани то умотте ita kedo буюу би бол тэгж бодож байсан чинь jissai wa sou de wa nakatta буюу яг үндэ бол тийм байгаагүй. За хоёр дахь утга нь болохоор ваташи wa kou umotte imashita ga hoka no hito wa kou umotte inakatta гэсэн үг ч гэсэн хэрэглэх нэ. Одоо би уул нь ингэж бодож байсан чинь өөр хүн бол одоо тэгж бодож байгаагүй гэсэн үг тий.